За бид нар өнөөдөр хэнийг хөгжлийн бэрхшээлтэй, ямар хүний хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ тодорхойлолтоо эргэж харах цаг болсон. Өөрөөр хэлэх юм бол хөдөлмөрийн чадвар алдсан гэдэг энэ тоогоор хуваар өнөөдөр Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсэд тодорхойлж байгаа. Энийг сайжруулах хэрэгтэй байгаа. Олон улсад юуг нь тодорхойлж байгаа гэхээр за ийм чадвар алдсан байна, энийг чадахгүй байна гэж байгаагаас гадна ийм зүйлийг чаддгийм байна буюу амьдрах чадвар, өөрийгөө асрах чадвар, хүнтэй харилцах чадвар буюу тухайн хүнд ямар амьдралын чадварууд үлдсэн бэ? Тэрийг ашиглаад энэ хүн хүүхэд байвал ямар сургууль сурах боломжтой, юу сурах боломжтой, хөдөлмөр хийж байгаа тохиолдолд ямар ажил хийх болцоотой вэ гэдгийг гаргадаг ийм зам руу дэлхийд даяар явж байна. За тийм учраас энийг бид нар Монгол улс ч гэсэн энэ тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Бид нар энийг бараг 10 жил ярьсан. Энийг олон улсын үйлдлийн чадамж буюу ICF гэж олон жил ярьж байгаа. Гэхдээ одоо яг бодиттой алхам хийхгүй бол хоосон яриа болсоор хагаад хүн болгон энд бараг итгэхэ болж байгаа. Тийм учраас бид нар энэхүү арга хэмжээгээрээ олон улсын хөгжлийн бэрхшээлийг ангилдаг, чадварыг ангилдаг энэ тогтолцоо үүнийгээ зөв хэмжих, зөв ашиглах, Монгол улсын хувилбараа илүү сайжруулахын тулд хуран, чуулж, цуглаад, ярилцаад за дараа жилээс нийт хөгжлийн бэрхшээлтэй болсон олдомлоор шинээр бий болсон хүмүүстэй ямар арга хэмжээ авах юм. 0-3 настай хүүхдүүдтэй бид нар яаж үнэлэх юм? Үнэлгээнд дээрээ тулгуурлаа тэр хүүхдүүд зориулсан боловсролын орчны тохиргоо юу их юм бэ гэдгийг тодорхойлох зорилготой байна. За энэ бол бүр ингээ оргүй цоо шин ажил бас биш. Энийг олон судлаачид мэрэгчлэнүүд энэ тэнд хийгээд ирчихсэн байгаа. Одоо хөдөлөө энэ мэдлэгээ нийлүүлээ. Мөн энийг амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн бусад орнуудын туршлагыг аваад тэгээд өөрсдийнхөө бас гаргах